Ойр өдрүүдэд хүүтний эрс суларч өдөртөө харьцангуй дулаан байсан ч нутгийн зүүн хагас цаасаар цасан болон шорон шурах шуурч хүүтрийг цагуур оршин шинжилгээний газраас анхааруулж байна. Дорногоо аймгийн Айраг сайн шанд сумдад гоцалдурт шүлхээ өвчин гарсан учраас аймгийн онцгой комиссийн шийдвэрээр 20 цэрийн дэглэм тогтоож Улаанбаатар сайн шанд, Улаанбаатар замын үе чиглэлийн суудлын автомашин болон 5 тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн хязгаарлажээ. 21 настай найз бүсгүйгээр 48 цагийн турш зодож амнасыг нь хүнөөсөн хэрэг сэжиглэгдэж саатуулагдаад байгаа Алтан хүүгийн нэр хүндэд халдсан хэрэгт хүний эрхийн хуульч Ичин Норыг шалгаж гисэн байна. Түүний Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлцээс Алтан хүүгийн хүсэлтийн дагуу шалгаж байцааж байгаа юм байна. Үндэсний аюулгүй зөвлөлийн ажлын уулзалт өчигдөрөөлж Монгол Улсын санхүү эдийн засгийн өнөөгийн төлөв байдлыг хэлсэн байна. Энэ үеэр үндэсний аюулгүй зөвлөлийн ажлын албаны дарга очирж Монгол Улсын ерхий сайд Алтан хүүг ойр үед улсын хурлд бусдын намын бүлгүүдэд эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулга хийхээр болсон талаар мэдгдлээ.